Өглөөний гүйл гимнастикнаас орж ирчээд орд ирээ татна ариун цэврээс ахин 1/4-өөслөө 2-3 дуурслаа гэж сөөлжлөөд нэг нь ариун цэврээс ахиж яхад нөгөөх нь орд ирээ татдаг ч юм уу яг тэгээд явдаг. Тэгээд л ер нь орон байраа зэгцэлчээл тэгэл хоолндоо орондоо. Зэрэгэт зэрэгэт дундаа туслахад марш ар тос Монгол улсын төрийн баг мандуул гүйцэтгэе. За миний би 2021 оны 2 дугаар ээлжээр зэвсэгчний тэг 17 дугаар ангийн барилга ус сүрэн батальонд 2 дугаар ээлжээр зэрэг албаа хаасаа. За зэрэг албаа хааж явах хугацаанд 3 сарын 1-нд ахлах байлдагч 6 сарын 1-нд дэд төрүүж гэсэн цолуудыг тус аваад албан тушаал дээр нь ажиллаж байсан. За 2022 оны 8 сарын 19-нд Жанжиш даван даргын тушаалаар зэвсэгчний тэг 17 дугаар ангид барилга угсралтын 2 дугаар бүлэг дээр анх томилогдоод ажиллаж байгаад тус оны 11 сарын 26-нд барилга ус сүрэн батальон гэдэг одоо хугацаа зэргийн албаа агчтай ажилладаг салбар руу ангийн удирдлагаас мөн батальоны удирдлагуудаас дэмжлэг намайг ажиллаж чадна гэдэг одоо ихтгэл үнэмшил надад хариуцлага хүлээлгээд одоо энэ батальонд ажиллаж эхэлсэн. За батальонд ажиллаж эхэлснээс хойш бол одоо энэ жил бол миний би ингээд 3 дахь жилийнхаа шинэ цэргийг татсан. Одоогоор ерөнхий шатны бэлтгэл дууссан, ротын жигдэрлэлтийн хичээлүүд дууссан явагдаж байна. За цэргүүдтэй ажиллах хугацаанд яг жилийн цэргүүд бол одоо бие бэлдрийн хувьд бол төгс биш ч гэсэндээ тэр юмыг ойлгох чадвар, өөрсдөө тусгаж авах одоо тийм юмыг маш хурдан өөртөө ингээд хэрэгжүүлж авдаг. Тийм тус давуу талуудтай байна. За манайх бол одоо энэ хугацаа цэргийн албаагч бол мэдээж одоо эхний 45 хоног одоо цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдаад энэ 45 хоногийн хугацаанд бол яг цэргүүдтэйг одоо яг өөрөө миний бие одоо өөрөө аав нь болоод нэг сар гарны хугацаатай бол одоо ар гэрээ одоо хоошин тавиад одоо энэ шинэ татгч ирсэн цэргүүдийг яг одоо нэгт тавиад одоо ажилдаг. Сая бидэнд бас нэг юм айгуу гоё мөч тохиосон. Бид нар цагаан сарын барилдаан болоод тэгээ манай нэг онжаав болсон гэд аль нөө нэг цэрэгт ирэхээс өмнө би болсон гэж хэлжсэн яг тэгэл тэрнээс шизээ төрхий ингээл 2 сар дөрнө гэж яваадсэн. Тэгээ бид цагаан сарын барилдаан болоод 3-5 тугаа тавьж явах. Давцсан болохоор баярлал уухаалж мухаалал ижсчил. Рот маань зэрэгш нөгөө. За ингээ байлдагч бат болд маань болсон байна, охинтой болсон байна гэж. Тэгээ манай найз бүр тэнд ингээд гайхаал яг ингээд өөлдөх энийх нь бидэхгүй ингээд бүр ингээд шокнд ороод. Тэгээ бид бас ингээд амар баярлж ирсэн. Яг давсанд нь баярлах, охинтойсонд нь баярлах мэдэхгүй.
Тэгэл өмнөөс нь яг баярлал энийгээл өмнөөс нь үлдчих гал. Маш их баярлж байна. Тэгэл өшөөхөө олдох юмсэл харах юмсэл охин. Захаа бичдэг. Зөвхөнөд тэгээд чамаага маш их санаж ин сайртай. Тэгээд охин мэдээр үлээнэ л гэсэн. Охиноор ч гэсэн ихтэй маш их баярлаа. Та хоёртай маш их хайртай шүү л гэж хэлээ. Манай хамаатнуудаас ер нь цэрэгт явсан баг байхгүй. Би ч нөө ээлөө дундаас хаамын томонд. Тэгэл би анхных нь болохоор тэгэл үлгэрж чиж байх хэрэгтэй гээл. Тэгэл намайг ер нь анх зарлаа ирээл тэгэл ер нь явцсан шүү дээ. Сайн байцгаана уу? Намайг Бямжаагтай Батчил гэдэг. Сонгойрхон дүүргийн 3 дугаар оноос зэвсэг түвшний тэг 17 дугаар ангид 2024 оны 2 дугаар айлчаар татагдж ирсэн бай. Хүүхд залуу байна. Кинон дээр цэргийн анги дээр ямар өмнө ирж ирсэн юм чи дан кинон дээрээс л харж ирсэн. Тийм юм баркетын шалмал юу юм хийсэн юм төсөөлөөч. Нэг банзан шал байдаг шүү. Тэгэл альчир орол зүлгээлэдэг. Тиймэрхүү газарт нэг тийм амралт байхгүй байнгын бэлтгэл хийж идэг. Буу зэвсэг үрэл байнга явж идэг л гэж боддог гэсэн даа. Энд ирэл юм бол ирээл бараг соёнгийн гэрж ах шиг байна дөө. Өмнө нь ямар зүйл соёнгийн Чи одоо ирээд гитар сурлаа, англи хэл, монгол чиг янз бүрийн юм сурч байна. Тэгээд ард тогтоо чинь ерөөсөө утас зурагт тэгэл гадуур л ер нь явж идэг гэсэн. Энд дээрээ яг өөр дээрээ төвлөрсөн яг өөрийгөө хөгжүүлэх тиймэрхүү юм хийж байна. Чи надад сайн мэгүснийг хөдөлгөөд цусыг нүлээд саунд би дүргнэ гэдэг шиг бодлоор тодгоом нэрийг багасаа тийм байсан угаасаа зэрэг тэгэн үедээ дангийн надаас нэг хүлэг бүдүн гэж өдөрчин бодол дотор зодож тэр үе сүнгадаг тухай би мөрд ирсэн бас мөрөдлө бэлдсэн одоо би чөтгөр буруу хүний аав гол заран нэг өдөр гарсан шиг үт гэстэс бадгуун түүний гэстэс ихэнх доо тав яа буруу гарын бэстэс ядчихсан юм гарны тестэс хурдан үедээ одоо тодгоом нэс чадмын гадтай зарим гэдэгч зарим хүний гадтай Цэрэгч тэгэл ер нь бол угаасаа төвчээр л угаасаа хамгийн их суулган төвчээр хүмүүжил эрэм дараа их зах гэж байдаг ш тэрийг сургана хүмүүжил тэгээд юу хандлага юм уу да хүнтэй харьцаж байгаа хандлага бусдыг их сэтгэл тэгээд байлдагчийн эрхэмлэх 5 юу байдаг вэ эрхэмлэх зүйл төсвөр төвчээртэй их оронч үнэн чудраг байл тиймэрхүү 5 эрхэмлэх зүйлүүдээ тэгэл ер нь эрхэмлэх зүйлүүдээ л цэрэг дээрээ хамгийн их сурч байгаа. Бас цэргээс сухдаг л байсан л та. Ер нь бол надад нэг 5 удаа зарлаа ирсэн байдیں۔ Тэгээ дөрөв дээр нь яваагүй. Оюутан энтриг үндэсний их сургууль жишнээ гэж сурдаг байж байгаа. 3 дугаар курс байж байгаа. Тэгээд нааша татагдсан. Энэ татагдана гэж бодоагүй л байсан л та. Тэгэл гинтл татагдсан л та. Тэгээ цэрэг тэр ер нь төсөөснөөс өөр юм байлээ. Тэгээ Корея стилийн хүн байсан юм аа. Яг тэр тийм стилийн хүн байж байгаа цэрэг дээрэл үсээ хосуулаад жинхэнэ төрхөө харсан. Тэгээл яг хөрсөн дээрээ бууж ирж байгаа юм чи. За намайг Аз Жаргал гэдэг. Би Сонгойрхон дүүргээс 2024 оны намрын 2 дугаар ээлжээр тос ангид татагт ирсэн хугацаа сэргаал багш байгаа. Би ер нь жоохон спортын төрөлд их идэвхтэй тэгээ сонирхолтой байдаг. Тэгээд цэрэгт ер нь явах сонирхолтой байсан. Яг тэгвэл энэ одоо ингээд миний одоо 90 хүн бол төрсний бас нэг бахархал учраас тэгээд манай багш намайг цэрэгт явлаа гэдгсэн чинь манай одоо бэлтгэлийн багш маань яг тэгвэл энэ тэг 17 гэдэг юм фитнестэй гоё заалтай анги байдаг юм аа. Чи үнэнхээр одоо ингээд спортоо өгөөд давхар цэрэг алба хай гэж байгаа бол энэ анги руу яваад үз. Очоод одоо цэрэг талхаар орохдоо энэ ангийг сонирхоод үзээрэй гэсэн. Тэгээд одоо өөрийн хүсэлтээр энэ анги татгах дээрсэндээ маш баяртай байгаа. Тэгээд одоо өөрийнхөө
чөлөө цагийг энэ заал жимд өнгөрөөдөг ерөнхийдөө хийхдээ тэгээд миний зорилго болох нь спортын амжилт болохоор энэ заалнаас ер нь салшгүй холбоотой байдаг. Тэгээл энд баг ер нь ийм гоё амгалан тайван тэгээл өөрийгөө хөгжүүлж байгаа болохоор их гоё л байдаг да. Би 6 дугаар ангиас хойш чөлөөтгөх спортоор хичээлсэн. Тэгээд ер нь тэгэл спорт ер нь жоохон салшгүй холбоотой байдаг. Дараагийн төлөвлөгөө за эхлээд бас их сургууль сурна гэж бодож байгаа. Ер нь боловсрол ер нь чухал. Тэгээд барилгын инженерээр сурна да. Тэгээ хоёрдугаар гэх юм бол бас багийн мөрөөдлөө өгөөд спортоор бас хичээлмээр байна. Үндэсний спортоо дэмжиж бас үндэсний бөхөө чөлөө бөхөөр бас давхар хичээллээд өөрийгөө чадах чанарт амжилт үзүүлнэ гэсэн бодолтой байдаг да. Сайн нэг бүхэн барилгаанд орсон. Орсон шүү дээ. 3 давсан. Тий. Бас яг сансан шиг барилж чадаагүй. Тэгээ тэр өдрөө одон мэддэг юм дөө. Оног өдөр байхад давх өдөр байна дөө. Тэд ч амцхан би юу байна те. Байгаас одоо манай 2 дүү байгаа. Тэгээд одоо гэрийнх маань бүгдээр л үлээж байгаа да аав ээж ах. Тий. Би бас нэг сая бүгд найрамд хятад ард улсад ажил хийж байгаад ирээд шууд бараг цэрэг татагдсан болохоор бас гэрийнхэндээ бас удаан уулзааг байгаа. Тэгэл халагдаад ер нь гэрийнхэндээ их цаг зарцуулна, спорт ер нь хийх юм их байна доо халагдаад. Маш их байна. Тий ер нь тэгэл цэрэг дээрэл нөө юм алсын хараа гэдэг зүйл амар их тодордог юм байна. Тэгэл нөгөө өнгөрсөндөө за би ийм юм ер нь хийх ёстой байсан байна түлхүү. Ягаад ер нь би зүгээр байхдаа тэрийг хийж болоогүй юм бол те одоо үнэт зүйлсээ илүү их мэдэрдэг юм байна. Тэгээд цэргийн албанд ирсэн дээр нь баяртай байна дөө. Юу ч одоо эр хүн болж төрсэн бахархлаа биелүүлээд одоо Монгол улсын иргэний үүргээ биелүүлээд эр цэргийн алба хааж байгаа бүх онжоодаа мөн цэргийн алба бүх цэргийн албаагчдаа эр цэргийн баярын мэнд хүргэе. Тэгээд сайхан баярлцгаагаарай. Цэрэгт анх ирээд би чинь өөрийгөө нэг амар том амтан гэж бодож ирсэн юм аа. За. Тэгээд ер нь би ч хинт гүйцэгдэхгүй энэ төр гэдэг. Айгуу том дийлдэхгүй амар эготой байсан. Тэгээд цэрэгт ирээд анх би чи одоо юу юм бэ гэдгийг мэдэрч байгаа юм чи. Яг миний дараагийн төлөвлөгөө бол ямар ч сургуулаа төгснө. Найруулагчаар сурах гэж бодож байгаа. Оросын улбаны улс руу. Тэгээд найруулагчаар сураад тэгэл төгсөж ирээл амьдрал дээр гарна да. Тэгээд би ч анх бууртай сууртайч байгаагүй л тэгээд зэрэг дээрэл ер нь айгуу засараад тэгээд явж. Ер нь хиний өмнө хаана юу ярих уу? Ер нь хиний үгийг сонсох уу? Нэг хүний үгийг дугуй өнгөрөөчдөг байх. Энэ төр бол эр хүнд бол зайлшгүй байх ёстой зүйлс гэж байна. Дарга нар зааж сургасан. Түргэн сэтгэж, түргэн хөдөлж. Ер нь бол бүх юм дээр түргэн чанартай л хийх хэрэгтэй. Тэгэл болно да. За наа ойдог гэдэг Дон тавгийн Чоолсон сумаас 23 оны 2 дугаар жилд татагдж ирсэн. Ер нь бол анх комиссар байхдаа явахгүй гэж бодож ирсэн. Тэгээд комиссараас нэг дарга гой юм яриад тэгэл ер нь гой санагдал явъя гэж шилжсэн. Жолооны курс, янз бүрийн сургалт гэдэг. Тэр нь ер нь л боломжийг олж хараад тэгэл явах шийдсэн. Сая армийн аваргын тэмцээнд манай 3 дугаар орнд орсон. Ингээд хугацаа цэргүүдээ таална. Тэгээд байнгийнхнаас ороод нийлээд 10 жилдээ байхдаа бол жудаа бүх үндэсний бүгээр барилдаг байсан. Ер нь бол энэ армд ирэл ос татлаар хичээлж гисэн. Тэгээ ер нь ос татлын тэмцээн бол ер нь багийн спорт нэг-нэгнээ мэдэрчээж л бүгд яг нэгт олж байж л амжилт гаргадаг. Тийм л спорт. За бүх онцгуудаа болон өмнөх оны ах нартай цэргийн баярын мэнд хүргэе. За би бол Ховд аймгийн зэрэг сумаас татгаж ирсэн байлдагч баасанд орж 2024 оны 2 дугаар ээлжээр татгаж ирсэн. 10 сар татгаж ирсэн. Тэр карантинд ороод тэгээд сая тангаргаар барилдууд гэсэндээ тангаргаар барилдууд цааш шинээр барилдуулаад тэгээд үзүүрсэн. Тий, үзүүрсэн. Тэгээд сая усын армийн аврагт ороод хүрэл медаль авсан. Одоо тэгээд баруун бүсийн аврагт ороод ингээд амжилтаа оролцоод эхний ялтаа авч байгаа байж байна. Тэгээ ер нь бол хичээлж байгаагүй гэхдээ найзуудтайгаа барилддаг байсан тий. Ер нь бол хичээлж байгаа манай үеэл ихчнэр болохоор чөлөө төхөр барилддаг сэтгэл хийдэг. Би болохоор хөдөө мал дээр яж байгаа найзуудтайгаа барилддаг гэсэн. Зэрэг дээрээ тэр ингээд олон жавтай болж найзуудтай болж ингээд тэмцээнд оролцоод армийн аврагаас хүрэл медаль авсандаа бас баяртай байна. Ээж аавдаа тэгээд өдөө зэрэгтэй төрүүлж өсгсөнд нь баярлалаа. Маш их хайртай шүү гэж хэлье.
бүх онжоодаа цэргийн баярын мэндийг хүргэе. Тэгээд аавдаа бас цэргийн баярын мэндийг хүргэе. Ах нартаа бас цэргийн баярын мэндийг хүргэе гэж хэлье да. Дорногоо амин сайшин зүс. Шаглаад шүү дээ. Дог. Сэлэнгэ сайхан юм шүү дээ. Сэлэнгэ сайхан юм. Хой яг ихэр. Тэгээ ер нь бол цэрэгт ирснээрээ яг тодорхой хэдэн зүйлийг л аягүй сайн судалж байна. Тэрнгээр бахархаж чинь зарим. Одоо эх оронч үзэл гэдэг зүйлийг бол маш сайн төлөвшүүлж, суурьшуулж авсан. Өөр дээрээ яах юм бол илүү их төлөвшөж чинь эр хүн гэдэг тал дээр ер нь илүү буур суурьтай болж байна. Альва зүйл төсвөр хатуулцтай болж байна. Хүний үг даадаг болж байна. Уурай барьж сурж байна. Тэгээ эрүүл мэндэд анхаарж байна. Өглөөний гүйлт гимнаст, өдрийн гүйлт гимнастик гэл. За ингээд бус зэргийн ангид байгаа мөр зэрэг заалбаж байгаа онж авдаа болон албаа хаагаад дээд үе ах нартаа удахгүй болгож байгаа эр зэргийн баярын мэндийг хүргэе. Тэгээд доод үеийнхаа дүүнэрт гэж хэлэхэд цэргийн албаа хаагаарай л гэж хэлээ да. Баатар цогт гэдэг хүнд өгсөн амлалт. За ямар амлалт? Таньдаг ахтайгаа мөрөөцөл. Тэгэл хоёулаа цэрэгч явж шиг байл. Тэгсэн чинь тэр ахтайгаа цэрэгтдэг даагүй. Тэр ах өөр анги байвал. Би энэ мэддэг юм аа мэдэхгүй юм аа ингээд нэг тийм солилцоод би одоо чадахгүй л гэхэд нэг чаддаг нэр тусалж мэслээ. Бэлтгэл сургалтын үйл ажиллагааг яг ингээд бүгдээрээ манай хөрөө барилгын цэргийн болооч тэр юм. Бид нар ч яг ингээд зохистой ингээд хэрэгтэйнүүдийн бүгдийг ингээд зааж өгч юм. Одоо ингээд би одоо жишээ нь ингээ өөрийнхөө ингээ хүснээр ингээд юмнуудаа ингээ хойроо сурч байгаа. Чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлж шиний юм зорж. Цэргийн хаалбыг нэр төртэй агаал гэртээ чиглэлээ да. Аав ээж хүүхдүүдэд хандаж өгөх юм бол ааж иртээ шүү. Намайг ийм том болгож ирсэн баярлалаа. Хорноо Батлан хамгаалах үйлсэд залуу нас зориулсан Ахмад буурлууд болон одоо ажиллаж байгаа нийт одоо зөвтгчнийхээ генерал, офицер, ахлагч, ажилчин албаа, хугацаа цэргийн албаагчдаа Монгол цэргийн өдөр зөвтгчний 104 жилийн он баярын гал зүгтээ албан мэндийг өргөн дэвшүүлье. Баярын мэндийг хүргэе.